бацхан манайхан. За төвшин жаргал байна. За би өнөөдөр болохоор нэг найзтайгаа байгаа. За хүрээ. Та нар маань энийг танихгүй жиж магадгүй тарин ч үж магадгүй. За түгэл хэлж байгаа. Зүгт хэлж байгаа. Бүгд лайклаад тавьгаа. Тэгээ та нар лайксаа. Зүгэд цаажуудаа тавьчих тийм үрчүү байна шүү. Та нар лайк, subscribe дараад өгөөрэй. Тэгээд манай найз дараагүй үзэж явах юм бол би гिच очиж шүү. За та нар лайк, subscribe давахгүй болвол энэ манай найз маань ингээд жоохон харамсах гэдэг амаа. Тэгээд жоохон лайк, subscribe-тай болохоор ингээд та нар лайк, subscribe дараад өгөөрэй. Тэгээд манай найз маань жоохон уйлах гэдэг байна. Зам болохоор олон бичдэг юм тийм болохоор та нар лайк, subscribe зам болохоор хэрвээ ингээд зам болоо ингээд туслан явах юм бол идэх юмнуудаа идээд гоё ингээд өсөндөө ингээд гол мал гоё. Би усны хувц авчнаа. За тэгээ би дараа нь зам байхгүй болохоор би 9 сарын 1 ингээд тийшээ бичлэгэнд нь орноо. Тийм үстэй. Тийм. Би тэр мөнгөтэй болсон байх бах би мөнгөөрөө одоо мөнгө зөвлөж байгаа найстайг зөв мантумба зарлах гэж бодож байгаа. Окей, на таглам мантумба зөвлөж багтдаг гэсэн. Чи нүг авчин гэсэн яасан би. Тэрийг юу авчих гэсэн чинь манай дүү ингээд базаад гэжсэн маань. Уучлаарай битүүсээ манай ээж залгад ийм бүрмэн болчихлоо. За. Тавцуулаа гэж та. Өргөжлүүлье. За тэгээ би та нартай гомдол хийх яа жоохон гомдол вэ? Та нар тэр TikTok дээр байдаг шиг муухай зүйл комент дээр бичихгүй шүү. Би тэгвэл бүр харамсаа бүр цаашаа бабай зайлна. За тийм болохоор лайк, subscribe дараад сайхан үг бичээд найзыг мань дэмжиж өгөөрэй. Тэгээд 9 сарын 1 болохоор манай найз маань үргэлжлүүлж үгүй нөө. Чирээ шүү. Сарай ерөнхийдөө бол ингээд лайк, subscribe ингээд дармаар байна. Даарч өмөр байна. Хүмүүсд би ч уурлаад байгаа тийм байна. Тэгэхээр та хэд үдж байгаа бол тэрээ эхлээд үдж байгаа бол тэгээрээ заяа. Би тэгтээ энэ жоохон богинохон юу хийж магадгүй заяа. За би яагаад ингээд бичлэг хийх учир шалтгаанаа та нарт сайн хэлж өгье заяа. Би жоохон махта чаймыг чиг болохыг хүсдэг байсан. Би яг нэг subscribe-тай болохыг хүсдэг. Тэгээ хүмүүстэй зураг даруулаад, иш тийшээ яваад маш гоё байж гэж бодож байгаа. Би бүр бараг чаймыг чиг нас хүртлээр би бичлэг хийнэ.